Сүхбаатар аймгийн баруун урт хотын гэр хорооллын айлууд нэгдсэн халаалт бохирын шугам толбогдвол ямар вэ? Мянган айлын яндангаар хортууд агаар биш. Утаагүй бүрэн шүүлтүртэй ганцхан яндан хол бол яах вэ? Гэр хорооллын газар үнэд орж, иргэд үүнийгээ барьцаалж, амны орон сууц барьснаар ажилтай, орлоготой, ая тухтай амьдрал бий болно. Хэрвээ бидний санаа таны сонирхлыг татаж байвал гэр хорооллыг дэд үсчүүлэн эко хороолол болгон өөрчлөх мастер төлөвлөгөөг бид санд болгож байна. Өнгөрсөн 4 жилд гэр хорооллыг орон сууцчлах төсөл хөтөлбөрүүдийг олныг хэрэгжүүлэх гэж оролдсон. Гэвч бодит байдал дээр гэр хороололд оршин суугаа иргэдийн оролцоо, хүсэл сонирхол, тусгал байгууллагаас цаасан дээр бичигдсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хэрэгжих үйл явцтай асар олон саад бэрхшээлүүдтэй тулгарсаар ирсэн. Бидний санд болгож буй төлөвлөгөөний гол хөдөлгөөгч хүч нь иргэдийн хүсэл аачлал дээр тулгуурлан байгуулагдах өрхийн нэгдлүүд болох юм. Нэг нэгдэл 200 өрх айлаас бүрдэх ба 8-аас 10 га газрыг эзэлж, медаасан дэд үтэц инженерийн шийдлийн тохиромжтой хэлбэр болж, цаашид суухийн үйл ажиллагаа ашигтай хэлбэрээр явуулах энэ зөв бүтэц болно гэж үзэж байна. Тодорхойлбол өрхийн нэгдэл нь 200 айлд тохирсон орчин үеийн биотолж бүхий медаасан халаалтын системтэй. Ханаасаа хүссэн хэмжээгээр халуун хүйтэн ус авах боломжтой. Бохир усыг нано технологиор цэвэр ус болгох техникийн шийдэл бүхий нэгж байх юм. Өрхийн нэгдэл тус бүр дээр дэд үтсийн асуудлыг шийдэхдээ орон нутгийн байршил төвлөрсөн системээс үл хамааран бие даасан байдлаар төлөвлөх хэрэгтэй байна. Төр уг нэгдлүүдийн дэд үтсийн асуудлыг нь бүрэн хэмжээгээр шийдэж өгөх ёстой гэж үзэж байна. Энэхүү гэр хорооллын айлуудыг нэгтгэсэн нэгжүүдийг цаашид эко хороолол гэж нэрлэх саналтай байна. Гэр хороолол гэсэн нэршил түүх болж, эко хороолол гэсэн ойлголтыг бий болгоно. Энэ ажлыг иргэдэд хүргэх зорилгоор идэвхтэй PR зохион байгуулах хэрэгтэй. Хэрэг дээрх төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлж чадвал хотын өнгө төрхийг сааруулдаг гэр хороолол өгөө болж байгаль орчинд ээлтэй шинэ цагийн хотын хөгжлийн үлгэр жишээ хорооллууд бий болох юм. Бидний төлөвлөгөөний дагуу гэр хорооллын хүндрэлтэй асуудлууд бараг үгүй болж эмгцэгцтэй, эрүүл аюулгүй хороолол болж ирэхийг та төсөөлсөн байх. Одоо эко хорооллыг бий болгох технологийн ямар шийдэл ашиглахаар төлөвлөж байгааг тань сонирхуулъя. Монгол улс даяар халаалт, цэвэр ус, бохирын шугам хоолойг хийхин тулд газрын хөрсөнтөөр 3-4 м болдог хоцрогдсон технологиг хаасайгүй хэрэглэж байна. Энэхүү технологи нь асар өндөр өртөг зардалтай, засвар үйлчилгээ авахтай хүндрэлтэй, шинээр хийж байгаа мэт зардал гардаг хоцрогдсон технологи. Харин бид эко хороололд Европ стандарт бүхий софтлайн технологиг ашиглана. Энэ нь орчны температурыг мэдэрч шаардлагатай үед өөрийгөө халаадаг, хөлдсөн ч эргээд эвдрэл гэмтэлгүйгээр гисгчдэг уян зөөлөг хоолой бүхий ухаалаг инженерийн шугам хоолой юм. Энэхүү шугам хоолой газрын гүнд ердөө 50 см бологдох тул эко хорооллын иргэд засвар үйлчилгээг ямар ч хүндрэлгүйгээр хийх боломжтой орчин үеийн технологи байх юм. Гэр хорооллын айлуудаас гарч байгаа удаа агарын бохирдлын 1% эзэлдэг тухайн сонссон л. Тэгвэл эко хорооллын халаалтын систем нь 200 айлаас гарч буй утааг шууд тасан зогсоох болно. Өөрөөр хэлбэл 200 утаад янданг утаагүй нэг яндангаар солино гэсэн үг. Яг үнэндээ 200 дутуу шаталтай гэрийн 100 байснаас бүрэн шаталтай утааны шүүлтүртэй нүүрсний орчин үеийн 100 байх юм. Энэ нь утааны эсрэг хийгдэж болох хамгийн зөв шийдэл. Дэлхийд даяар биомасс, биотулш буюу пеллет бэлдэж хэрэглэх нь агарын бохирдлыг багасгах хамгийн зөв гарц гэж үзэж байна. Эко хорооллын айлуудын халаалтыг нэгдсэн халаалтын пеллетэн зуухаар шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь удаагүй, үнсгүй, дулаан сайн ялгаруулснаар ашиглалтын зардлыг хэмнэх болно. Энэхүү пеллет түлшийг эко хорооллын иргэд өөрсдөө үйлдвэрлэх боломжтой тул төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Энэхүү пеллет түлшний түүхийд нь хаягдал цаас, малын баас, сүрэл, нүүрсний хог, модны хаягдал, үрдэс гэх мэт байгалийн биогаралтай түүхийд юм. Бохирын системийг байгаль орчинд ээлтэй байхаар шийдэх болно. 200 айлыг холбосон бохирын систем нь усыг нано хэмжээгээр шүүдэг MBR технологиг ашигладаг. Бохир усыг 92-оос 98% цэвэршүүлэх юм. Иргэд үүнийг зүлэг, ногоослох, угаалгах их зэрэгээр авах хэрэглээнд ашиглах бүрэн боломжтой. 200 айлын дунд нэг сөөх байгуулж, тэдгээр нь дэд үтэц инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ. Иргэдээс баан цэвэр усны хангамж, бохирын системийн төлбөр хураамжийг цуглуулж үйл ажиллагаанд зарцуулна. Ингэснээр эко хорооллын иргэд ая тухтай амьдралаа өөрсдийн оролцоонд тулгуурлан цогцлох бүрэн боломжтой болж байна. 200 айл бүхий эко хорооллыг бие даасан системтэй болгохын тулд 2 тэрбум төгрөг шаардлагатай болохыг бид тооцож үзсэн.
Гэр хорооллынхан маань гэр хорооллоос эко хороолол болон цэцгэлсэн дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын иргэдийнхээс тулгааргүй ая тухтай орчинд сэтгэл хангалуун эрүүл аж төрөх цаг ойрхон байна. Гэр хорооллыг дэд бүтцүүлэх мастер төлөвөг амжилттай хэрэгжүүлбэл бидэнд дараачин томоохон төсөл ганцхан шамлан орох хэрэг гарна. Нэгэнт иргэнд маань эко хороолол нэгдэж дэд бүтцтэй болсон учраас дахин төлөвлөлт зайлшгүй шаардлагатай. Хэдий нэгдсэн дулаан цэвэр усан хангамж бохирын системтэй ч гэсэн нөгөө төлөвлөөгүй мөрийн сарын гудамж эмх цэгцгүй янз бүрийн хэлбэр хийцтэй дулаан алдагдал ихтэй гэр хорооллын байшингуудтай байх юм бол дэлхийн жишгт нийцсэн хотын соёл өнгөтрөх үүснэ гэж юу? Тэгэхээр энэхүү нэгдсэн дахин төлөвлөлтийг 200 айлгуур дээр зайлшгүй хийх шаардлагатай юм. Дахин төлөвлөлт хийснээр дэд бүтэц инженерийн шугам сүлжээ, эдийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэг түрээлэн, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт олон зүйлсийг шийдэхэд хялбар байх юм. Энэхүү төлөвлөлтөнд иргэд өөрсдөө голчлон оролцох ёстой бөгөөд төр захиргаа, мэрэгжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах ёстой. Нэгэнт дахин төлөвлөлтөнд тусгагдсан айлууд маань моргейжийн зээлэнд хамрагдан дэлхийн орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орон сууц, тохилог хороололд амьдрах бүрэн боломж бүрдэх юм а. Та бүхэн тодорхой ойлголт төрүүлэхийн тулд загваруулгаж нэгэн эко хорооллын ерөнхий төлөвлөлтийг төсөөлөн дараах байдлаар үзүүлье. Тус хорооллын барилгажилтын хувьд Канад технологийн модон барилга байна. Канад модон барилга нь бат бөх, дулаан алдал багтай, эрүүл ая тухтай орчин хангасны зэгцээ энэ гол нь үн хямд, барьж усахад хурдан зэрэг онцлогтой. Канад модон сууцыг олноор нь барих учраас нэг барилгад ногдох зарлыг хамгийн багаар буюу метр квадратыг нь 350-аас 400 мянган төгрөгөөр босгох нөхцөлийг бий болгоно. Энэ нь моргежийн зээл авч байгаа хүмүүст сарын төлбөр нь хамгийн бага тухай 50-аас 100 мянган төгрөгч байж болох хуйцаар шийдэгдэх талтай. Бидний төлөвлөснөөр эко хорооллын айлуудын амжиргааны төвшин тулгуурлан 3 блокт тогтолцоо сууцуудыг барьж байгуулах, 4 дахь блокийг барилгажих талбай дээр төлөвлөсөн. А блок нь 10 системчлсэн 100 айлаас бүтсэн тохилог сууцууд байх ба нэг өрхөд 160 м квадрат талбай бүхий өмчлөлийн газартай 54 м квадрат 2 өрөө хувийн тохилог сууцтай байна. Б блок нь 4-4-өрөө нийлүүлсэн 50 айлаас бүрдэх энгийн тохилог сууц байх ба нэг айл нь 330 м квадрат талбай бүхий өмчлөлийн газартай 85 м квадрат бүхий 4 өрөө хувийн тохилог сууцтай байна. Харин С блок нь 50 айлаас бүрдэх бөгөөд нэг айл нь 443 м квадрат бүхий өмчлөлийн газартай 101 м квадрат бүхий 2 давхар 4 өрөө хувийн тохилог сууцтай байх ерөнхий төлөвлөгөө гаргалаа. Мэдээж бие даасан хороолол болох учраас төв хэсэгтээ амралт зугаалгын цэцэрлэг түрээлэн ногоон байгууламж, үйлчилгээний төв, явган хүний болон авто замын талбайг цогцоор шийдэж өгөх юм. Иргэдтэй өршин тохирцох хэлбэрээр одоо байгаа газар үд хөдлөх хөрөнгийг үнэлж, улмаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тохилог сууцнуудаас сонголт хийх боломж олгоно. Та бүхэн энэхүү Сүхбаатар аймгийн баруун урт хотод хэрэгжих гэр хорооллыг эко хороолол болгон өөрчлөх төслийг дэмжинэ гэдэгтээ итгэж байна. Зөв технологи хязгааргүй нэрг Атмор